Тэгэхээр би бүхэл бүтэн сая төгрөгөөр HR booster авсан уу? Та нар мэдэж байгаа байх. Одоо сүүлийн үед интернет, сошиал медиагаар бүр нэг бүтээгдэхүүн бүр маш алдартай болж байгаа. Тэр юу вэ гэхээр Medicube branding HR booster гэдэг beauty tool байгаа. За энэ tool нь яадаг ичтэй вэ гэхээр нөгөө нэг долгионоор ингэж арсыг татдаг, чангалдаг. За тэгээ гэрийн нөхцөл цалгааны үйлчлэгийг авах боломжтой. За тэгээ дээрэс нь LED гэрлийн тусламжтайгаар арсны янз бүрийн асуудлууд их шийддэг тийм бүтээгдэхүүн гарсан штэ. Тэгээд Монгол мөнгөөр ойролцоогоор сая төгрөг байгаа хгүй юу. Тэгээ зарж байгаа газраас шилтгаалаад 900 мянга, 950 мянга, сая 100, сая 200 гэх бүр янз бүрийн үнэтэй байгаа. За тэгээ би бүр тэр хэрэгслийг аммаар байгаа хгүй юу. Байсан юм. За тэгсэн чинь штэ. Нэгдүгээрт миний хувьд маш үнэтэй байсан. Яа тэгэхээр бүхэл бүтэн сая төгрөгөөр би тэрийг аваад надад үйлчлэгийг гарахгүй бол үр дүн гарахгүй бол би яах вэ гэдэг асуудалтай байгаа тийм үү. За тэгээд хоёрдугаарт би ч дөнгөж 20 гарч байгаа. Тэгэхээр нөгөө нэг янз бүрийн нөгөө нэг арьс унжаах за тэгээд үрчлэгдэх гэсэн асуудлууд арайхан гарч амжаагүй байгаа учраас би авсан ч гэсэн нэг тийм амар онц юм шиг санагдах байхгүй юу. За тэгээд би яасан бэ гэхээр story үзэж агаад ерөөхдөө бол HR booster дээр маш их төстэй. За тийм мэдээж арай хямдхан учраас бас юуны магад те үйлчлэгээ арай муу аж магадгүй гэж ботсон боловч ер нь бол 7 хоног тогтмол хийгээд удаан өөрөө тууштай хийгээд тах юм бол ямар ч юм үр дүн үзүүлнэ гэж ботсон учраас би өнөөдөр нэг юм авсан байгаа. За тэгээ одоо хамтдаа задлж үзцгээе. За энэ байна. Тэр нөгөө HR booster-тэй амар төстэй харагдаж байна яа гэдэг. За тэгээд ингээд задлын гадуураа нэг ууцтай байсан. Тэгээ би нөгөө нэг авахтаа шалгаж авах гад тэгээ задлцсан юм. Тэгээд ингээд хайрцагнаас нь гаргаад за ийм хайрцагтай юм байна. За дотор нь ийм хоёр хэл дээр Монгол, англи хэл дээр ийм тайлбартайгаа байна. Би ер нь бол нөгөө нэг ингээд батганы сорвоо арилгах гад за тэгээд бас жоохон ингээд бактери хэрвээ үржээд байгаа бол тэр LED гэрэл нь айгуу чухал юм байна л та бас айгуу сайн зүйл гинэ. Тэгээд тэрүүнгээр нь өөрийнхөө арьсыг эмчлэхийн тулд ер нь бол ийм төгөл авч хэрэглэхийг сонгосон. За тэгээд штэ энэ дээр ингэж байгаа байхгүй юу? 6 төрлийн LED гэрлээр хасдаг. Энэ ингээд бас юу яадаг юм тийм радио долгион гэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд халдаг заяа. Тэгээд энийг ингээд 7 хоногт ерөөсөө 2-3 удаа 10 минут хэрэглэн гэсэн. Гаднах нь юм цагаан, доторх нь юм хар юм бэ. Энэ дотроо ингээд цэнгэлэгчтэй юм байна. За тэгээд энэ дээр ингээд ийм хөөрхөн юм наацсан байна. Сэм юм авахаараа дандаа өнөртөж үздэг шээ. За одоо энийг угаасаа шууд авчидoo. Оп. Тэ харахад чсэн аюу царилэг басдаг юм. Хямдхан гэж хэлээд заяа. Би тэгээ үнийн дараа нь хэлье. За одоо хэдүүлээ хасааж үзье. Юу яах вэ? Одоо үсээ орой болж байгаа учраас оройныхоо арьс арчилгааг хэдүүлээ хамтдаа энүүгээр ингээд хийж үцгэе заяа. Тэгээд ихс асаад үзье. За ингээд тэгэхээр тоонороо төгцгөөе. Тэгээд дараа нь serum booster гэх юм. Миний нацх дээр нэг амар том бутга гарсан байхгүй юм. Тэгээ сая нөгөө өдөржин батганы наалт наасан чинь бүр нилээн сайн өвчин гараад тэгээ ингээд нөгөө толгойн авагдсан. Тэгээ сая жоохон шүүс шиг юм гоожлоо. Итгэжэлгүй яах вэ? Мо батгах юм. Тэ батгаа голж болохгүй манай хайлаад байвал цаачин гардаг байхгүй. Yeah, where's my serum booster? Where? Yeah, serum booster төгсөн. Тэгээд нөгөө юу яаж байгаа би сорвондоо болохоор энэ нөгөө нэг амар TikTok нэрээр амар viral болоод байгаа. Энэ серумыг авсан байхгүй юу?
Энэ ингээ Anova-гийн Niacinamide-тай. Тэгээд Trinamax acid батганы сорин мөрөнд айгуу сайн. Батганы сорин бүдүүрүүлдэг тийм үйлчлээд. Тэгээд энэ серумыг түрхчээд ардаас нь сэнийхээ аппаратыг хэрэглэж үзцгээе. Yes, I'm so доктор дүүрэн байх шүү. Би анхудаа ингэж арьс марсан дээр аппарат гүйлгэж үзэж байгаа байхгүй. Тэгээд ямар хөө юм бэ юм бол доо гэж гайхаад. Энэ ингээ амар light заяа. Энэ серум. Ингээл түрхэл амар гоё шүү чингэн. Тэгээд яг нөгөө Niacinamide 10% та учраас арьсандаа жоохон тасгах хэрэгтэй. Тэгээд жоохон тасахгүй байгаад байвал жоохон юм гарчих гад байдаг. Гэхдээ арьсан тасаад ирэхээр амар гоё л дөө заяа. Ваа. Зөө ингэ түрхчлээ. За одоо хэдүүл аппаратаа үзье. Оо. Чичиргээ байна. Тэгээд тийм амар юу биш заяа. За дэлхийд нэмж үзье. Oh my god. Йоо, нүднийхээ ирэнд оронгоор хүрсэн чинь нэрээ юу яач? Таг цохож байгаа шиг тийм юм мэдрэгч шүү. Татаад. Яа, стажика халчин. Ингэж харлаа. Арс ингэ халаад байв. Сонсогч нь та нарт. Дүн. Хасаад тах юм. Батганы саруу их байгаа гэсэн үг юм та. За дөөрөх дээр дуусчаад найз залгахын юм. Яаж ганцаараа хөөрхөн болох те? Яа, энэ батган дээрээс амар чацсарс гэж. Ингээ нөө хүзүүн дээрээ бас ингэж болно. Зөвхөн өвчлөлттэй арсан дээр ингэж болно. Би ч гэсэн амар хүзүүн дээр хүчлээтэй. Яг дулаанаар халт юм байна. Nice. Энэ би нөө сэтгэлгүүдийг уншижсэн чинь ингээд 10 минут болоод өөрөө унтчихдаг гэсэн. Мэдээж гоос тий. Вау, сосч. Хара. Хай. Чи намайг юу гэж хийж бодож байна? Би ямар сони юм ийм хараа. Оо. Ингээ 10 минут болохоор ингээ өөр унтарчдаг. Nice. Заавал цаг араал яаж нэг дах шатлахгүй ингээ болчихдаг юм байна. Зэ одоо үргэлжлүүлээд арьсчлаагаа мэдээж хийгээд ревью өндөрлөе. Ревью ч гэх юм. За мэдгүй явж тэгээд дуусгая. За тэгэл ер нь том хүний аз жаргалтай амьдрал чинь тэгээд ярьсан арчлах болцсон штэ гэж. Тэр гарч ирэх. Зүгээр сайхан. Нүрээ гой цэвэрлээл, ярьсарчлагаа хийгээл, унтаал. Тэгээд болоо. За тэгээд та бүхэн бас сайн аппаратыг харсан байх.
хэрвээ авахыг хүсэжсэн ч юм уу авах юмсан гэж бодож исэн бол нэг ийм их аппарат байсан байна. Тэгээ угаасаа бид хэд ч одоо ингээд орлогоосоо давсан зардал гаргах тийм шүү дээ. Тэгээ хүн болгон хэрэглээл ингээл хичнээн гоё байгаа ч гэсэн заавал ингээ үнэтэй юм авах гад дайраад авах хооронд ингээд ийм хөрхөн аппарат яг л ялгаагүй юм шиг те ийм үйлчлэгтэй ийм хөрхөн аппарат авчиж болох нэ. Тэгээ энэ бол ерөөсөө сурчлагаа биш, зүгээр л өнөөдөр миний хийгэлж байгаа анхны ревю юм баггүй яа. Тэгээд надад бол айгу таалагдлаа. Ингээд ийм гоё айр самарсан юм шиг гоё мэдрэмж төрдөг юм байна. Нөгөө халуунаар үлээх шээ. Халуунаар ингээд нүүрэн дээр ингээд хурж байгаа болохоор нэг тийм гоё тухтай мэдрэмж төрж байна. Тэгээд энэ аппарат зав амар хямдхан байсан. За амар хямдхан жишээ. Ер нь боломжийн үнэтэй зав 189 мянган төгрөг. Тэгээ хүргэлт нь үнэгүй. Тэгээ бүр хүргэлт нь 30 минут бол ирсэн гэдэг аймаас тий. Тэгээд 189 мянгаар зүгээр ийм аппарат үзээд эхлээд тушиж үзээд үнэхээр чиний ярьсанд өөрчлөлт гараад ч юм уу эсвэл чамд үнэхээр таалагдчихвэл дараа нь тий AJ бустер ч юм уу арай илүү үнэтэй аппаратыг сонирхож авч болно шүү. Би ингээ миний арь сурчлагын ингээ бичлэг таалагдчихвэл та нар хэлээрээ би бас ингээ гоё юм ярьж өгч байна.